Австрали улсад 2 жилийн хугацаанд суралцаж мэргэжлээ дэвшлүүлэхээр шалгалтанд тэнцсэн 39 оюутны нэг нь Цолмон. Тэрээр хэрэглээний экономист чиглэлээр суралцахаар төлөвлөжээ. Магистрийн хөтөлбөрт үнэгүй суралцах эрхээ олж авахын тулд Цолмон академик IELTS шалгалтаа 6.5 оноотой өгсөн байна. Австрали улсын засгийн газраас тавьсан тэтгэлэгт хамрагдахаар шалгалт өгсөн хүмүүс доод тал нь 5 оноо авах ёстой. Харин биологч мэргэжилтэд мөнх жаргалын тухайд 7.5 оноо авсан байх юм а. Маш азтай. Энэ жил анх удаа өгөөд тэнцсэн байгаа. Тэгээд яагаад энэ хөтөлбөрийг сонгосон бэ гэхээр Австрали бол яг дэлхийд яг боловсролын салбартаа тэргүүлэгч улсуудын нэг. Тэгээд бас дээрэс нь энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн маань бас нэг онцлог гэх юм бол гэр бүлийнхэнтэйгээ хамт суралцах боломжийг олгодог. Тэгээд дээр дурдсанчлаа өмнө дурдсанчлаа одоо боловсролын салбар нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгээд яг миний сонгосон одоо мэргэжлийг дэлхийд хүлээн зөвшөөрсөн өндөр чанартай одоо чанартаар хүрэх боломжтой гэсэн учраас гэж бодсон учраас энэ хөтөлбөрт өргөдөл гаргаж тэгээд тэнцсэн байна. Би байгаль орчны чиглэлээр биологч мэргэжлэр бол 10 жил ажиллаж байгаа. Тэгээ одоо энэ удаад байгаль орчны менежмент чиглэлээр суралцахаар шийдсэн байгаа. Тэгээ 2 жилийн магистрийн хөтөлбөр суралцж байгаа. Ер нь маш олон талаараа онцлогтой гэж бодож байгаа. Ерөнхийдөө тэгээд сурч ажиллах одоо амьдрах бүх орчин бол таатай. Тэгээд одоо гэр бүлтэй ялангуяа одоо хүүхдтэй хүмүүсийн хувьд бол хүүхдэдээ аваад очих боломжтой. Улсын сургуулиудад бас хүүхдээ нөгөө засгийн газрын тэтгэлэгт оюутан учраас үнэгүй хамруулах боломжтой зэрэг. Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол-Австрали хоёр орны хөгжлийн гол хөтөлбөрөө гэж элчин сайд Жон Лангтер тодорхойлж байна. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн шугамар 1990-ад оноос хойш 500 гаруй монгол иргэн Австрали улсад суралцсан төгсжээ. Одоогоор 2000 монгол оюутан энэ улсад мэргэжлээ дэвшлүүлэхээр суралцаж байна. Тэтгэлэгт хамрагдсанаар бол бүтнээр сургалтын төлбөр, амьдрах зардал, очих одоо тийзний зардал тэгээ гэр бүлтэйгээ явах боломжтой байдаг бас. Тэгэхээр ер нь бол бас очиод одоо хагас цагийн ажил хийж болно. Энэгээр бол ерөнхийдөө амьдраад сурах ер нь бүх боломжийг хангаж өгч байгаа. Жил болгон 2000 монгол оюутан бол Австрали руу сурч явж байгаа. Тэгэхээр Америкийн дараах ордог хамгийн их англи хэлний хөтөлбөрт оролцдог бол Австрали хоёрт ордог. Шалгуур өндөр өрсөлдөө ихтэй энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт жил тутам 40 оюутан шалгарч суралцахаар явдаг байна. Бусад улсын тэтгэлэгт хөтөлбөрөөс ялгарх онцлог нь шалгалтаа тэнцсэн оюутан гэр бүлтэйгээ буюу нөхөр хүүхдтэйгээ хамт явж сурах боломжтой. Австрали улсын засгийн газраас ирж очих тийз болоод амьдралын зардал сургалтын төлбөр төлдөг. Мөн энэ журмаар шалгараад явсан оюутнууд Австралид очиод хагас цагийн ажил хийх хэрэгтэй юм а. Гол нь энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд англи хэлний түвшин, академик түвшинд очихлоо сурах шаардлагатай.